Бид Рик Борны зорилгоор удирдуулсан амьдрал номын залбирах өдөр 7-гийн материал дээр ярилцсан. За учир нь түүгээр түүнд бүх юм байна. Түүнд алдар нүүр байх болтгоо гэдэг нь ертөнц сүлээрээс бурхнаас маш хамааралтай бүх юм түүнийх. Тэгэд бурханд боломжгүй зүйл гэж байдгүй маа гэдгийг илэрхийлж байгаа. Тэгэхээр гайхамшигтай бурхан бол бидний амьдралын хэцүү асуудал бүрийг буцаагаад тэндээ гайхамшиг болгон хувиргадаг тийм агуу юм аа. Тэгэхээр бид бүр зоригтойгоор бүтээгдсэн. Өөрөөр хэлбэл энэ үргэлж за ингээд юмны ингээд нойл өрөөнд ороход зөв хүний үйлдэл нүднээс даалдч байсан зөв байж гэж хэлдэг. Зөв байдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр бурхан бол сайн хүнийгч зорилгоор бүтээгдэг, саар хүнийгч зорилгоор бүтээдэг. Яагаад гэвэл саар хүмүүсийг яагаад зорилгоор бүтээгдэж байгаа гэхээр тэдгээр чинь буцаагаад бас эднэд заавал нь байгаль чинь эсрэг тэсрэг тэмцлийн тийм юу байдаг шүү дээ, тийм ээ. Тэгээ буруутууд шийтгэлийн өдөрт зориулагдчих гэж байгаа. Буруутууд энэний цаана тийм л үг агуулгадчихж байгаа. Ерөөсөө анхнаас бүтээгдэхтэй юм тийм бүтээгдэжээ гэж. Тэгээ бүх юмс түүний төлөө оршин байдаг. Тэнгэр нь бурхны сүр жавхлан зарлаж огторгой гарынхын бүтэлийг тунхаглаж байна гэж байгаа. Тэгээд гайхалтай бурхан оргоо хоосноос огторгой нар сар бүгдийг бүтээсэн гайхалтай бурхан бол үнэхээр бидний төлөө хөдөөч гад хотод ч шөнч өдөрч өөрөглж бидний хажууд бурхны ариун сүнс дүүрнээр буугахад ирсэн байдаг. Хамгийн гол нь бид өөрснөө үзэл бодлоо хандлага эргээр би үнэхээр энэ дэлхийд төр зур бурхны авралаар л аялж байгаа шүү гэж сэтгэлээ нээж өгч түүнд итгэлээ өгөх юм бол бид үнэхээр асуудал бүрийг гайхамшиг болгон буцааж хүлээж авдаг байгаа. Тэгэхээр бурхан хүнийг бүтээсэн. За тэгээ хүний ганцаардаад байхын түүний баруун харигнаас нь авч эмхтэй үнийг бүтээгээд хамтдаа байгдаг гэсэн. За гэтэл энэ хоёр нөгөө бурханы хийж болохгүй гэсэн үйлдэл хийсэн учраас тэгээд бурханаас ингээд нуугдсан. Энийний цаана юу гэж юм гэхээр аливаа буруу үйлдэл хийсэн хүмүүс хүн намайг мэдэхгүй дээ гэж хэлдэг. Гэтэл энэ ертөнцийн нууцсан гэж хаач байдаггүй. Хүмүүс бид чиний хийж байгаа алдаа онооны дутуу болж харахгүй ч гэсэн бурхан бидрийг байн үргэлж хажуунаас мань ширтэж байдаг учраас хизээ нэгэн цагт бүх буруу зүйл заавал илчлэгддэг. Тийм учраас бид юмас нуугдах шаардлагагүй, бусдаас аливаа буруу үйлдэлээр нуух шаардлагагүй, гагцхүү үргэлж харилцан яриагаар бие биентэйгээ ойлголцчихвэл бид сэтгэлийн амар амгалан гүйцэлдэг байх нэ. Үг бол эхлэл юм. Үг бол амьтай гэж байгаа. Одоо сүүлийн үед энэ зуундууд үг бол энерги юм а, эрчим юм а гэж байгаа. Тэр бол үнэхээр бидний биеэс цасаргалт гарч байгаа. Ерөөсөө байгалийн бүх зүйл дандаа хэлбэлзэл болж болсон шүү дээ. Одоо бол квант бичгээр бүх зүйлсийг тайлбарлаж байгаа. Зүгээр энгийнээр ярихтал бид ярихдаа хоолон дээр гараа тавих юм бол биднийг ярихад юм бидний хоолой хэсэг ингэж чичирхийлж идэг. Тэгэхээр үг бол биелээ болдог. Үг бол бидний дотор байгаа бүх санаа сэдлийн гадаа илэрхийлэл байдаг. За бидний энэ хувцас сонгож өмсөж байгаа хувцсны өнгөө сонгох хэлбэр ийгаа сонгох монгоч бүгд тэр хүний дотоод сэтгэлийн гадаад илрэл байдаг. Тийм учраас бурхан дотор байвал нийгүүлсэл ба үннээр дүүрэн байна гэж. Тэгээд бурхны дотор бүх зүйлс ингэж барилга мэт холбогдсон. Ариун сүм бол бид хүний дотоод сэтгэл бол ариун сүм байгаа юм. Энэ ариун сүм нь үнэхээр нэлх хөөгтих шиг тийм гэнэн цайлган хоргоо муу сэтгэлтэй байвал тэр бол ариун сүм. Тэгэхээр заавал гадаад барьчихсан баашин дотор орж бид нар залбираад байхдаа биш. Өөр дотроо бид нар залбирч бурууга өөрийнхөө буруудаа гимшиж байвал нь бид үнэхээр бие ариулаад цэвэрлж байгаа юм.
гадаад бие бол бид нар 7 хоногт угаачдаг. Гэтэл дотоод сэтгэлээ угаах гэдэг маань бид нар ариун сүм байх чадварыг эзэмших хэрэгтэй. Бурхан энэ Иесус Христ бол энэ итгэл бол энэ дэлхий дээр байгаа хүмүүс итгэж байгаа хүмүүсүүд үнэхээр түүнд сонгогдсон гайхамшигтай азтай хүмүүс юм. Тийм учраас бурханд сонгогдож түүнд итгэсэн хүмүүс дотоод сэтгэлээрээ үнэхээр асар их хүчтэй байдаг. Дотоод сэтгэлээрээ хүчтэй учраас хүнийг байгаагаар хүлээн авч чаддаг, түүнийг уучладаг, түүнд зөөлнөөр ханддаг, түүний төлөө бас өөрийнхөө үнцэнтэй амьдралын цаг хугацаагаа зарцуулж чаддаг. Тэгэхээр тэрийг харанхуугаас гэрэлдэг гэж айлцсан. Харанхуу гэдэг нь энэ үл итгэгч нарын энэ ертөнц байх нэ. Тийм учраас үргэлж санаа зовдөг, айдаг, нэг нэгнийхээ дээр илүү гарах гэж зүтгэдэг. Бид бол мөнхийн улс, Тэнгэрийн улс байгаа. Мөн хамттай бид нар. Мөн хамттай учраас бид нар Бурхны ариун сүнсээр дүүрэн байх юм бол энэ дэлхийн үзэл бодолтой ямар ч хүмүүсийг уучлж, тэдгээрт ухааруулж чадах тийм харилцаатай байдаг нь бол олон юм хүмүүсийн үйлдэл дээр бас энэ бол нотлогдож байдаг. Тийм учраас өөрийгөө өргөмжлөх биш, Бурхныг өргөмжилж, Бурхныг магтах тусмаа бидний дотоод энерги маань квантынхаа төвшөнд эренбэлэгдэж бидний дотор эд эрхтэн болгонд байгаа бөөмсүүд маань нэгэн зүгээр урсгал үүсгэж байдаг. Ингээд эрүүлж бие махбодын хувьд эрүүлж байдаг, оюун санааны хувьд ч эрүүл болж чаддаг. За тэгээд энэ төгтөмдийн эзэн энэ ариун энэ гэдэг маань юу гэсэн үг юм гэхээр бусдын эрхийг хааж, бусдын орон зайг эзлэх гэж явдаг. Өөрийнхөө байгаа орон зайдаа зөв сэтгэлгээгээр хандаж ажиллах, амьдрах байгаа. Дуудагчийн дуунаар босгоны суурин чичирсэн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ суур чичирнэ гэдэг чинь тэнд асар их тийм том хүчтэй хэлбэлзэл байна. Тэр хэлбэлзэл бол ариун сүнс энерги юм аа. Тэгэхээр амьдралынхаа ямар нэгэн асуудалд сэтгэлээр гойных би одоо тэгж муу юу гэдгийг одоо тэмээ ингээд тэр тийм байхад би юм ингээд дандаа юм харьцуулж жишсэн өөрийгөө үл хүндэлсэн энэ байдал чинь таныг улам сэтгэлийн хувьд л нурааж үйж идэг. Тэгэхээр сэтгэл зүйн энэ энерги одоо авра гэж яриад байгаа. Тэгэхээр энэ ариун сүнсийг өөрлөгөө оруулахыг бид нар хязгаарлаж байгаа. Өөрөөр хэлбэл хүний үгийг сонсдгоо миний зөвөө гэдэг энэ хүмүүсүүд үргэлж айцтай байж идэг. Үргэлж тэд нар чинь нөгөө хаалттай ертөнц байж гэсэн үг ер нь бол. Хаалттай ертөнц гэхлээр гаднаас үг сонсдгоо шинээр зөв мэдээлэл олж чаддаггүй. Дандаа хүний сургаар ингэж хүний хэлснээр тэр тэгж хэлсэн учраас энэ ингэх юм байна. Би одоо ингэчих юм бол тэр хүн тэгсэн учраас энэ үүний үр дүн ийм болох юм байна гэж хий айдас автаж байдаг. Тэгээ айдас автна гэдэг чинь бид нар энэ булчингуудаа чангалж судснуудын хөндлөн огтлын талбайг багасгаж ингэж юм хүчил төрөгчөөр багасгаж ингэж тэгээ тэрнээсээ болоод бие мууддаг байх нэ. Хотод гэрэлтүүлэх нарсаар хэрэггүй. Учир нь Бурхны цог жавхлан түүнийг гэрэлтүүлнэ гэж байна. Энийний цаана бол бид нар дэлхийн нар бол өдөртэй гарна. Тэгэхээр хаач хинч байсан гэрэлтэж амьдраар гэж бид нар ингээд нэг ингийн харилцаандаа ярилцдаг шүү дээ. Гэрэлтэж амьдрна гэдэг чинь өөр дотор байгаа буруу бодол санаанаас бүгднгээс нь ангижирсан хүн гэрэлтдэг байх. Тэгэхээр гэрэлтнэ гэхлээр гэрэл гарахын талаар биш, бусад хүмүүст үнэхээр тааламжтай харилцааг үүсгэж байж чаддаг. Бид
монголчууд баруун гараараа өглөө, зүүн гараараа өгсөн тэгж буруу боллоо, ингэж муу боллоо энэ төр гэж ярьдаг. Тэгэхээр баруун гараар өргөх. За нар зөвд юм л бол ер нь монголчууд нар зөв тойрох тухай маш их ярьдаг шүү дээ. Тэгэхээр нар зөв тойрон гэдэг чинь өөрөө нөгөө бид нар квантын төвшөнд, биеийнхэн квантын төвшөнд терсон гэдэг орон үүсгдэг. За терсон орон гэдэг нь бол энергийн хуйлрал байдаг. Тэр энергийн хуйлралыг бид нэр заавал бясалгагч үргэлж тэр тустай хүмүүс тэрийг үүсгэнэ гэж чаддаг. Гэтэл хүн болгонд үүнийг үүсгэж өөрийгөө эрүүл байлгаж, эмнэлгээс хол байлгаж, эмч гэдгийг мэдрэхгүйгээр эрүүл сарвал оюун ухаантайар амьдрах тийм боломжийг байдаг. Тэгэхээр энэ баруун гар гэдэг бол ийм хүндэтгэлтэй байх нэ. Тэгээд гэрэлтэж амьдрна гэдэг чинь хүний алдааг өөрийнхөө алдааны их үүсвэр бишээр харж өөртөө бурхан залбирлаараа өөрийгөө цэнэглэж чаддаг хүмүүс бол гэрэлтэж идэг. Тэгэхээр Христийн царайн дахь бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн нэгэн юм а гэж. Зүрхэнд гэрэлтэн гэдэг чинь биднийг ариун сүм байхад тусалж байна гэсэн. Тэгэхээр бид бурхантай хэзээ нэгэн цагт уулзна. Тэр бол хэзээч байж бол. Тийм учраас тэр болтон итгэгч хүмүүс бол бусдад сайн мэдээг түгэж ард түмэнд бас бурхны гайхамшиг үйлдэлийг бас ярьж байх нь энэ бол амаараа тарих юу бодон түүнийг амаар илэрхийлдэг учраас хүмүүст гэж гэрэл хийгээ болж амьдрах хүсэлтэй байгаа. Ийм учраас энэ номыг та бүхэнтэй хамт судалж байгаамаа. Тэгэхээр бурхныг өргөмжлөхтөнөөс би чадсан, би тэрийг хийж өгнө, олж өгнө. Би л энийг хийждэг хүмүүс маш их ярьдаг. Гэтэл бол миний баруун гар хүнд юу өгснийг зүүн гармаар мэдэх ёсгүй. Гагцхүү тэр би өгч байгаа юм биш, надад дамжуулж бурхан чамд инэрл хайрыг өгч байгаамаа гэдгийг л ойлгоё. Тэгэхээр өргөл өгнө гэдэг чинь альч бурханы үзэл байдаг. Ер нь бол өгөх нь авахаасаа илүү ёроолтой гэдэг. Хүмүүс авахаа л бодож байдаг. Хүний өөрийг нь мэдээг байхад бид нь өстө одооныхоор нөгөө гинтийн бэлэг гэж дандаа ярьдаг. Гинтийн бэлэг хүнийг маш их баярлуулдаг. Тэр бол буцаад авлага нэх ёсгүй. Өөрийнхөө жинхэнэ үнэн дүр төрхийг бид нар мэдэх нь чухал байдаг. Үргэлж магтаалыг сонсох гээд яг үнэн үг сонсчихлоо хүмүүс уурладаг. Тэгэхээр үнэн үг хэлсүнд хүн өшөөтэй, өхөр унсунд нохоо өшөөтэй гэдэг. Тэгэхээр эзнэр алдраас алдарт бид нар өөрчлөгддөг. Бид буруутай байж болно. Гагцхүү өөрөө өөрийнхөө бурууд хүлээн зөвшөөрч чаддаг. Тийм байх юм бол бидний бурхан өршөөдөг. Тийм л гайхалтай бид нар бүтээл. Өөрийнхөө өвчнийг бид нар өөрснөө итгэж чадна. Өөрснийхөө алдааг өөрснөө түйж чадна. Өөрийгөө хөгжүүлэхийн төлөө байна. Миний нэрээр дуудагдсан хүмүүрийг авчир гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бурханд сонгогдно гэдэг нь үнэхээр ховор хүмүүн заяа. Яг л би бүтээгчтэйгээ хамтаж бүтээгчийг өөрийнхөө дотроо байлгаж би бүтээгчийн дотор байгаасаа бид үнэхээр эрүүл сарвал аз жаргалыг мэдэрнэ. Бурхан хүн болгонд өөр өөрийн авяас бэлгийг өгдөг. Тэр авяас бэлгээрээ бид амьдардаг. Тэгээ бид бие биендээ эд эрхтэнгүүт мэд бай гэж. Бие биенийхээ хүслийг сонсдог, бие биенийхээ хэрэгцээг бас ойлгодог, тусалдаг. Тийм байх нь гайхалтай юм аа. Нэг хүний доторх эд эрхтэн мэт эвтэй найртай байхыг бидэнд бурхан үргэлж тушааж хүсэж байдаг. Тэгэхээр үр жимстэй байг гэдэг чинь монголчууд хэлэх нэг хэрэг хийх бүр өөр хэрэг гэдэг. Тэгээд энэ хийсэн үйлдэлтэй хариуцлагатай бай. Тэр хийсэн үйлдэл чинь зөв байх талаар үр жимс гэж ярьж байгаамаа. Бурхан бидний төлөө бүгдийг бүтээсэн. Гэхдээ биднийг арга гамтай зөв сайн нярвуут мэт байгаарай гэж загсан. Хамгийн гайхамшигтай нь Бурханы төлөө амьдрахад бүх зүйлс хангагдана гэж. Бурхан бидний төлөө маш ихийг бүтээсэн. Зориулж өгсөн.
гайхалтай бурхан тань талархлаа. Амен. Халелуя.